За өнөөдрийнхөө бичлэгээр цөмөрөө 9 сарын 22-нд болох нар эрсдэлтийнхаа талаарх жаха мэдээллийг одоо сонсцгоё. За юу яасан штэ одоо 9 сарын 7, 8 гэдэг ингээ хүчтэй өдрүүд ирж байгаа. Сар маань эртнэ гэдэг өмнөх бичлэгүүдээр оруулсан байгаа. Тэгээ хоёр бичлэг байгаа. Одоо энэ бичлэг маань болохоор яг энтэйгээ үргэлжлээд нар эрсдэлт рүүгээ явж байгаа. Одоо энэ хугацааны талаарх мэдээлэл болон зөвлөгөө авахгүй юу. Тэгэхээр ингээд өмнөх хоёр бичлэг болон өнөөдрийн бичлэг ингээ холбоотой. Дараагийн орох бичлэг ч гэсэн яг энэтэй холбоотой байх болно гэд ойлгож болно. За тэгэхээр бид нар одоо яг ямар цаг үед яваад байна? Ямар энерги яваад байна гэхээр нэгсэндээ энергийн өөрчлөлт, энергийн хугаралт гэж нэрлэгдэж болж байгаа. Сар хэртэлтээс нар хэртэлт рүү явдаг. Энэ дунд байдаг тэр энергийг одоо хэртэлтийн хонгил гэж нэрлэдэг байгаа. Яагаад вэ гэхээр одоо сар хэртээд нэг энерги үүсгэж байгаа штэ. Тийм гоо та нар хэртэх гэж байгаа бас нэг үүсэж байгаа энерги ирж байгаа тийм үү? Энэ хоёрын хооронд байгаа ингээд үүсээд тогтож байгаа эрчим болохоор одоо ингээд хэртэлтийн энерги буюу карма энерги тээж байгаа ийм нэг урт зам байгаа. Тэр ингээ хонгил гэж нэрлэж байгаа байхгүй юу? Тэгээ цөмөрөө одоо карма энерги тээсэн энэ өдрүүдэд цөмөрөө одоо ингээд амьдраад явж байна гэсэн үг. За энэ ингээд эхнийх нь. За хоёрдугаарт нь нар сар 2 маань хоёулаа 30 хэмд эсрэгцэлтэйгээр хаашаа гэхээр санчир болон далав ангараг руугаа одоо ингээд oppositionтэйгээ ямар энерги аспект үүсэх вэ гэхээр далбай гэдэг нэртэй гоё аспект үүсгэнэ. Айгуу гоё. Хэрвээ бид нэр зөв ашиглаж чадах юм бол бидэнд айгуу өгөөжтэй байхгүй юу? За тэгээд өгөөжтэйгээ нэг жишээ гэх юм бол сая одоо хүмүүс аяг ярьсан шүү дээ. 9 айгуу гоё. Одоо ийм сайхан, тийм сайхан, ингэж сайхан бяцлахад залбирал хийгээрэй гэж нилээх шуураад байсан да. Тэгээд яг тэр өдөржин би яг өөрийнхөө инстаграмаар хэлсэн шүү дээ. Энэ өдөр чинь тэгээд ах өдөр биш ээ. Тэг юм бол ядаж ингээ нүглээ намжлах хэрэгтэй өдөр шүү гэд битсэн. Тэгээд хэрвээ анзаарсан бол яг тэр өдөр чинь бас тий улс төрөөдөд нэлээд том асуудлууд Непалд ялангуяа үүсчихсэн байгаа. Тэгэхээр ерөнхийдөө ингээд ямар энерги явж байгаа вэ гэдгээс жоохон мэдж агаад ингээд залбирлаа юм уу тэр одоо гуйлгыг хийвэл айгу зэгөөрэд байгаа. Тэгэхээр энийг яагаад хэлж байна гэхээр бид нар одоо энэ явж байгаа энерги бас айгу зөв ингэж баримжаалах хэрэгтэй юм болов гэж би бас бодоод байгаа байхгүй юу хувьдаа. За энэ ингээ хоёр дахь нь байлаа. Гурав дахь нь. За ингээд охины ордод 30 эмтэй явж байгаа гэж ярьсан шүү дээ. Тэгэхээр яаж яана гэхээр Тэнгэрийн зурагны 6 дугаар орон зайд одоо бидний энерги үйлчлэнэ гэсэн үг. Нөлөөлнө гэсэн үг. Энийг цөмөр яаж ойлгох вэ гэхээр одоо бид нар чинь ингээ бүгдээрээ ингээд гаригуудын ингээд нөлөөндор ингээд яг тэр өдөр тийм цагт ингээд төрсэн гингут гаригууд яаж байрлаж байгаас хамаарат бид нар ингээд ямарваа нэгэн одоо юм зан чанартай, төлөвтэй, чанартай, чадамжтай байгаа штэ. Тэнгут одоо бидний төрсэн тэр паспорт дээр Тэнгэрийн зураг дээр охины орд чинь нэг газар ингээ байрлаж идэг байхгүй юу? Тэр чи юу гэсэн үг гэхээр одоо бууд гариг маань өөр хаана байсантай хамаарат бидний 6 дугаар гэрт бас ямар гаригууд байгаагаас хамаарат бидэнд одоо энэ болж байгаа одоо энэ хэртэлтийн мань хонгил яаж нөлөөлдөг вэ гэдэг одоо ийм нөлөөллүүд байдаг гэсэн үг. За дараагийнх нь энэ чинь ингээ жоох нарийн болчихж байгаа байхгүй саний ярьсан юм маань болохоор ингээд онцлогоо хийж иж бид нар мэддэг зүйлээ гэсэн үг. За арай энгийнээр бас ингээ гоё ингээ тайлбарлах юм бол одоо энэ ирж байгаа хэртэлт маань ингээ далбай гэдэг одоо гоё энергийн дор явж байгаа гэж ярьсан шүү дээ. Энэ болохоор геометрийн хэмжээс буюу геометрийн дүрс байхгүй юу? Айгүй гоё дүрс. Яагаад вэ гэхээр бид нар ингээд те одоо ингээд заваач одоо юу яаж байгаа штэ чиглүүлээ далбайгаа өргөөд одоо тэр энэ зүг рүү ингээд салхиныхаа ясаар явна гэж чиглүүлж байгаа штэ. Яг тэр энерги цөмөрөө одоо тавьж байгаа энэ явж байгаа энэ энергийн урсгалахгүй юу. Тэгэхээр цөмөрөө хаашаа чиглэмээр тэр чиглэлээ айгүй зөв гаргах хэрэгтэй гэсэн үг. За тэгээд нэмэлтээр гэх юм бол 9 жилийн өмнө юу болж исэн бэ? Иргэн санацгаая. 9 жилийн өмнө ямар үр тарьсан бэ? Үр шимээ хүртэж чадчихээнөө бас иргэн нэг санацгаая. Тэг гэхээр энийг яагаад хэлж байгаа гэхээр өнөөдөр тавьж байгаа үр маань үрчин 9 жилийн дараа ямар байх вэ гэдгийг бас айгүй бодолцоод өнөө маргаашийнхаа те одоо 9 сарын 22-ны дуустал үг үйллүүдээ айгүй сайн зөв бодож хянаж хийж авал бас айгүй дээр байгаа, сайн байгаа. За одоо ингээд жижигхэн зөвлөгөөгөөр ихчээ. Цөмөр юуг анхаарах вэ? Өмнөх бичлэгдэр хэлсэн шүү дээ. Айгүй том засал бол гэрээ цэвэрлэх байгаа гэд. Энэ бол ингээд
бас яг хамаарна. Яагаад вэ гэхээр цөмөөрөө орон гэртээ агаар оруулах хэрэгтэй. Тэр орон гэр дотор байгаа тагширсан энерги цэвэрлэх хэрэгтэй. Ялангуяа идэлж хэрэгэлдэггүй одоо тий хэрэггүй болсон одоо таалагдгүй зүйлсүүдийг гэрээсээ гаргах хэрэгтэй, хаях хэрэгтэй. Хуучин муухай энерги дууддаг зүйлсүүдийг одоо өөрөөсөө холдуулах хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Ажлын байрч байна уу, гэрт байна уу, аль нь ч ялгаагүй гэсэн үг. За тэгээд тоосоо арчин аягүй сайн арчиж явах хэрэгтэй. Түрүүч удаа шал савраа сайн угаая гэж ярьсан шүү дээ. Одоо энэ ингээд нар хэртэлтэй бас дахиад нэмж орж ирж байгаа. Үнэхээр шалаа угаах хэрэгтэй, хевсээ цэвэрлэх хэрэгтэй. Яагаад гэвэл энэ чинь ингээд бид нар ингээд зүгээр цэвэрлээд те эсвэл ингээд зүгээрээс гадна за өөртөө зориул цэвэрлж болно. Хүнд зориул цэвэрлж болно. Айгүй олон янзаар цэвэрлж болж байгаа. Эсвэл бүр ингээд загнуулаад цэвэрлж болно тийм үү? Гэхдээ зөвмөр энэ хугацаанд яаж цэвэрлэх ёстой вэ гэхээр орон гэрийнхаа тухайн газрынхаа уур амьсгал нь сайхан эерэг байгаасаа эерэг зүйл байгаасаа буян гişг дагуулаасаа гэдэг одоо энэ цаад утга санааг агуулж ээж энийгээ цэвэрлээрээ. Энд чинь ингээд цаагаараа бидний тэнд амьдарч байгаа хүн болгоны орон зай энергид нөлөөлж байгаа ийм том засал зөвлөгөө юм байнамаа. Хэрвээ та ганцаараа амьдардаг бол та яг өөртөө зориулаад те өөрийнхөө ирээдүйн 9 жилд одоо ирэх гэж байгаа тэр сайхан эрчмийг айгүй сайхнаар цэвэрхэн ирнээр дуудаж байна гэж бодоод өөртөө зориулаад цэвэрлэх ёстой. Одоо ингээл хүмүүс гайхаж байгаа яагаад дандаа цэвэрлэгээ яриад байгаа юм бэ гэх те. Цэвэрлэгээ гэдэг чинь цаагаараа хүмүүс аюу олон янзаар цэвэрлэгддэг штеп. Өвдөж зовж цэвэрлэн тийм үү. Аюу хүнд хэцүү замаар юмыг туулж цэвэрлэн те. Тэр одоо бохирыг буртыг цэвэрлэхийг яриад байгаа штеп. Тэгэхээр цөмөрөө гэр цэвэрлээд энэ энерги цэвэрлүүл бидэнд уул аягүй хэрэгтэй зүйл байгаа байхгүй юу. Тэгээд ташрамд нь болохоор ингээд Тэнгэрийн зургийн 6 дугаар орон зай чи өөрөө их цэвэрлэгээний те одоо хүнд ингэж зориулж юм хийдэг. Заавал хийгээрэй гэдэг юм шаардлагатай энерги тээдэг биднэрт өгж яадаг тийм орон зай байдаг юм аа. За одоо ингээд дараа нь нэмж хэлэх юм гэх юм бол үр хүүхдүүдийг анхаарах хэрэгтэй. Гэрийн тэжээвэр амьтдаа бас анхаарах хэрэгтэй. Тэгээд бас дайснуудыг бас нэлээд сайн анхаарч явах хэрэгтэй. Анхаарна гэдэг чинь айгу зөв хандаарай гэсэн үг баггүй юу? Тэгээд дайсан гэснээс одоо ингээд бид нар чинь ингээд огт мэдгүй хүмүүс хоорондоо ингээд дайсан болохгүй шүү дээ тийм ээ хин ч энийгээ танихгүй мэдгүй юм чи бараг л дайсан болохгүй. Тэгэхээр яах нь вэ? Мэддэг хүмүүс чинь дайсан болоо хүрээд ирэх вэ? Мэддэг хүнтэйгээ дайсан болчих вэ? Тэгэхээр энийг айгу бодолтой хандаарай гэж зөвлөе. За ингээд энэ удаагийн бичлэгээр ингээд өндөрлөе. Тэгээд дараагийн бичлэгээр дахин уулзцгаая. Баярлалаа, баяртай.